өдөр бол үнэхээр сайхан өдөр. Миний сэтгэл санаа үнэхээр өөдрөг байна. Яагаад гэвэл одоо миний байгуулсан манай энэ дэлгүүрийн 1 жилийн ой болж байгаа байхгүй юу? Тэгээ би бас бодлоо 1 жилийнхаа ойгоор хэрэглэгчтэй бас сюрприз барья тийм ээ. Тэгээ би бас 1000 дахь хэрэглэгч, 1001 дахь хэрэглэгчтэй бэлэг өгье гэж бодсон заяа. Чи бас энэ кассныхаа ажлыг сайн хийгээрэй заяа. Ер нь нэг ийм үг байдгийн штэ. Нэг үйлчлүүлэгчээ алдснаас нэг ажилтныгаа хал гэдэг үг байдгийн штэ. Ойлгомжтой юм. За ажиллаа сайн хийгээрэй. Ямар сайхан өдөр вэ? Эдний дэлгүүрч харин өнөөдөр бүр аваа бараатаа болчихжээ хөө. За. За сайн байна. Тэгээд уул нь хүн цөөхөн байна. Энэ дараалал гэдэг нэг юм байдэн шүү дээ. Би очир авцсан байсан хаа загцсан байсан. Зүгээр хичээл. Ни хараа. Энэ одоогийн залуус. Хөөе сайн уу тавгс үрээ. Сайн байна. Ямар сайн уу юм бэ? Нэт нурдууч орчих уу? За одоо яаж эмэгтэй хүн гуйж яхад үгүй ихвтэй хаа? За тэгэлгүй. За бичээ. За баярлалаа. Энийг баяр хүргэе. Та манай дэлгүүрийн 1000 дахь хэрэглэгч боллоо. Таацсан боллоо. Баяр хүргэе. Та манай дэлгүүрийн 1000 дахь хэрэглэгч болсон болохоор манай дэлгүүрээс танд сая төгрөг дээрээс нь бараа өгч байна. Баяр хүргэе. Сая төгрөгөө. Чи тэгэлгүй яах вэ? Уучлаарай та биш та намайг явахгүй юу? Намайг та үнээр гацтай байлаа. Сая төгрөг өгч байгаа мó? Сая төгрөг электрон бараа дээрээс нь мөртөө чингисийн бүтэн жилийн ирэх та дараа дахин манай дэлгүүрөөр үүснээр та үнээр тиймэрхтэй байлаа. Би сая энд би зогсчихсан биз дээ. Та бичүүлээгүй шүү дээ. Бүгд чи надад хэлэхгүй яасан юм бэ? Та энэ бичүүлж чадсан. Хурдан бичүүлчихгүй өөрөө. Хурдан бичүүлнэ гэж яа дээ. Харин би ажилдаа яарад байна. Газ бичүүлчихгүй. Ажилтаа юм бол ажиллаа хийгээл явж. Бити дэлгүүр хийцээ юу? Юу гэсэн үг? Ажилгүй над чиг усууд ингээд дэлгүүр хийсээ явдаг аахгүй юу чи? Ажилтаа юм бол ажиллаа хий. Тэгэл ажилтаа дундуур нь орж ирээд яарал гүйж ямар Тэр хэрэгтэй. танд ямар хамаа байна? Би газ бичүүлчихлээ. Тэгвэл миний газ бичүүлэх байх нь чамд ямар хамаа байна? Та нэг нь бичүүлээрэй. За ажилтаа юм бол би хүндэтгий. Оо за баярлалаа. За Сайн байна уу та? сайн байна уу? Тэр одоогийн залуус. Танд баяр хүргэе. Та манай дэлгүүрийн 1001 дахь хэрэглэгч боллоо. Баяр хүргэе. Та наашрахгүй юу? Та манай дэлгүүрийн 1001 дахь хэрэглэгч болсон болохоор танд дэлгүүрийн нэрнж сая 500 мянган төгрөг дээрээс нь электрон бараа. Уучлаарай та биш та танд баяр хүргэе. Та намайг явахгүй үнэхээр азтай байлаа та. Ой өдөр вэ. Танд сая 500 мянган төгрөг дээрээс нь электрон бараа мөртөө чингисийн бүтэн жилийн ирэх танд баяр хүргэе. Бушо хурдан бичээрэй. Бичээрэй за. Хурдан бич. Аха 1500. Яасан бэ? Яасан нөгөө дин дун дан дун гэдэг юм. Аха өнөөдөр манайх зөвхөн 2 азтай шалгаруулна шүү дээ. Дахиад байхгүй. 2 азтай. Үгүй би сая хоёуланд нь би зогсчихсан биз дээ. Та бичүүлээгүй үстэй. Үгүй чи даргатаа хэлээд өгөл дээ намайг энд байсан гэж. Даргыгаа дуудаа намайг хэлээд гээ. Яг чингнэрээ би зогсчихсан шүү дээ. Би бачгаа хоёулангийн. Миний хөгшин нэг болсон юм а ямар их ярьдсан бэ чи? Тэр мөн хүүхнийг бодохоор бүр өөр үрээд байна. Нэг далжигнаад орж ирсэн сайн уу хамгаа урдууч оржийг л далжиг. За. Тэгээд сая төгрөг аваа явчихж байгаа байхгүй юу? Надаа баярлалаа ч байхгүй. Би оруулсан шүү дээ тэрийг. Тэрнийг одоо дарга нь юм уу юу юм бэ? Та манай 1001 дахин боллоо. За яах вэ нэг анх удаа азгуутж байгаа юм шиг л гунхраад ах юм. Миний хөгшин чи угаасаа азгүй хүн шүү дээ. Нэрэл тийм ээ. Үргэлж яхаараа надтай юм азгүй юм тохиолддог байна. Тий. Гэртээ хүртэл орон дээр хөвдөө босохдоо хүртэл гарынхаа алганд зүү хатгуулаад босоод ирж байгаа. Ер нь боли. Хаашаач гарахгүй. Гэртээ суугаад гэрээ цэвэрлээд хогоо хаяал тэгэл байж. Энэ азийн тэнгэр гэдэг нь ер нь яачдаг байна. Иш яана. Миний хайчгаад 2 цаг хайсан зүг зүгээр гараар атгаад олоод ирж байгаа юм да энэ. Них ядуу азгүй залуу байсан гэсэн. Үргэлж доош харж явдаг. За бурхан багш надад лонх дүүрэн алтан зоос зээ заяах юм бол та гэж гуугаад яваад байдаг. Тэгээд бурхан багш нэг удаа сонсчод яг замынхын урд лонх дүүрэн алтан зоос тавьчихсан гэсэн. Тэгсэн чинь за насаараа доош харж яваад юу ч олсонгүй дээш харж явж үзнэ гэ дээгүүр нь даваа яваад гисэн.
Би яг тэрүүн шиг азгүй залуу штэ миний ханчаа. Би хөөе. Өнөөдөр нэрээ нөхрийнхөө азынх нь үдийг нээгээд өгчихье. Яг үнэ. Ямар их баярлах болоо миний хань. Байна уу? Оо гамбаа чи манад ороод ирээч. Яг одоо. За. Ундраа. Яасан садч зүгээр үү? Зүгээрээ зүгээр. Йоо, би чамааг ярихаар чи нөгөөхий чи одоо азгүйгээсээ болоод юу болцсон юм бол гэж санаа зовчих. Бэ болтог юм болдгороо болж чинь. Яасан? Цаадах чи харин бүр сүр сүлдгүү болоод байна. Тэг яах вэ? Тэгээ ерөөсөө хоёлаа ингэ заяа. Чи энийг манай хогийн бүгрэн штэ. Тэрний хажуу тавиадах заяа. Энэ юу юм? Наа чи $50,000 байгаа. Аа? Битээр байр авахгүй ч цуглуулсан мөнгө заяа. Тэгээ яа. Чи олоод баярлаг цаадах чи. За би тэгвэл юу яа? Холоос харж байгаа цаадах чинь гараад ирэхээр тавиад холтыг. Хүн аваа явуул яана. За чи харж байгаарэ. Яана. Өөр хай хог байна уу? Байхгүй. Наатаа л хайчих. Яшиг зүгээр болдгсон бол бүх хогоо хамт аваачаад нэг мүсэ хайчих юмс. Өөрийнхөө энэ азгуу тэлтэй хүртэл хамт хайчих юмс. Хизээ нэгэн цагт бурхан тэнгэр намайг харж үзэл. Их том аз заяа болоо. Би юу гэж боддог гэж. Хамгийн түрүүнд би чамаагаа баярлуулъя л гэж бод. Ямар гоё юм бэ? Хамгийн түрүүнд хайртай ханаа баярлуулаад дараад нь миний нөгөө муу сайн найз боёо биштэй. Тий. Бас нэг азгүй юм. Тэрийгэ баярлуулж харж үзээ л гэж боддгийг. Тэгээ тэг. Даач надтай хаз таарахгүй бах оо. Би нэг хоёр азгүй юм хаанаасаа би биенийгээ олоод найзчихдаг байна. Зүгээрээ. Хой ундраа. За сайн уу. Сайн. Тавх сүрэн байна ундраа. Байхгүй. Намайг асууж гарсан гэж хэлчихээрэй заяа. Надад нэг ажил олж өгнө гэсэн юмсан яасан бол цаадах чинь. Би одоо өөрийгөө яайтаа гэж чамд бас ажил олж өгье гэсэн юм. Цаадах чинь намайг бодвол бас азтай. Тэгээд тавгаа ороод ард нь би явж гавчуулж байгаа юм чинь. Тавгаа азтай цаадах чинь намайг бодвол. Би уг суур нь гайгүй тулдаад үдээ зэрэгтэй явж штэ би чи. Цагаан замц хар брюкунд хар батик гэжтэй бакаад байгаа. Юу вэ? Айгу хэцүү байна. Амьдрал нэр айгу хэцүү байна шүү. Цаадахтай хэлчихээрэй заяа. Найз нөгөө чамаас зээсэн 5,000 төгрөгөө өгнө за. Өнөөдөр айл эртний мөнгө шүү. Харин тийш одоо баг 10 хэдэн сарын өмнөх мөнгө Тий. шүү. Найз нь өгнө буцаага заяа. Өө ихтэй би чамд микрон цуулгаа явуулсан ш танд хүндээ. Оо тий баярлсан шүү. Тэрний 300 гасчаараа заяа. Тэгээд 4-700 шүү за. Найз нөхдөд хооронд нарийн сайхан тооцоогох хэрэгтэй шүү ундраа. Хин хайгуу хөгийн залуу. За. Яасан. Хой. Нөгөө хогийн бүкэр байдаг шнэ тий? Би тэрийг дандаа ингээл онгойлгохтаа л ингээл тагинд нь гараа авчуулах юм уу цогоод идэг байхгүй юу? Сая тэгсэн ёор тэгсэнгүү. Зөв зүгээр онгойлгоод хогоо айчаал ороод ирлээ. Хөөе, өөр гоё юм болоогүй мүү? Өөр юу болох юм? Тэгээд хогоо айчаал ороод ирлээ шүү дээ. Хөөе, гоё юм болсон юм биш үү? Чи нэг юм мэдээд байна уу? Хөөе, чи нэг л баярлаад байна шүү дээ. За, Ингэсэн байхгүй. Хогоо айчаал иргсэн чинь хогийн бүкрний дор нэг юм бүртэлцээ. Юу яа гэж бодоод дээш доошоо хуантаарлаа. Хинч байхгүй. Ингээ харсаар жижүүрийн муур явж яадаг байгаа. Тэгээд хогоо асгачаал ороод ирлээ. ямар сони юм бэ? Ундраа. Хоёулаа энэ өрөөнд цоож хийя. За яг үнэ. Түлхүүр цоож бүр хийд. Тэгээ. Юу вэ? Түлхүүр цоож дуурайд байна уу? Оо ээж. Ээж яаж юм бэ та? Яах юу гэдэг бэ? Амгалагаас алхаад ирдээ би ээж чи. Тааж артуус унаад суул та. Чи мөнгө өгсөн юм уу чи? За. Ерөөсөө ингээ миний хөгшин мөнгө аваад ээжд өгчих. Надаа юу байх юм бэ? Би чинь азгүй, ажилгүй хүн. Надаа юу ч байхгүй. Чи харин нэг хэдэн төгрөг байвал ээжд өгчихөл. За тэгээ. Чамаа мөнгө гуйхчихгүй Ээж. Одоо би танд мөнгө өгнө. Хүн сая зөндөө мөнгө авлаа. Цаадахтаа бити хэлээрээ. Яна. Ээж. Бодлор намаа бодлор. Шея. Яна ээж яасан бэ? Ээж нөгөө алхасаар аваад энэ цанхан татцсан юм. Яна. За ээж охин нь танд мөнгө өгье за. Гуй.
За. Би гуйхчихгүй. За юу. За ээжид мөнгө өгчлөө. За яамаа та. Ер нь алийн булгын ингэж байх вэ? Би ер нь гэрийн мухар сагц ухаар ер нь гарч ажил төрөл олж хий. Ямар ч байсан ажилтаа болоод нэг ээжид бас нэг хэдэн мөнгө төгрөг өгч автобус унаа цуулгаж явахгүй ер нь горгүй нэ. Гарнаа. Яна. Арай нөгөө мөнгө олоогүй биш үсттэй. Байна уу? Гамба. Яасан бэ? Тавга мөнгө авсан уу? Тоолоод хогийн савргаа хийгээд орсон юм уу? Тийм үү? Одоо цаадах чи хаашаа явж байна?